ерөнхийдөө бол эрэгтэйчүүдийн эрх хаан зөрчигдөд байна гэдэг. Жишээлхэд яг амьдрал дээр ирчүүд бас ярьж байгаа юм л да наад. Ер нь бол бидний эрх зөрчигдөд байна. Жишээлхэд одоо ингээд шүүгээс гарч байгаа шийдвэрүүд ихэнх тохиолдолд бас эмэгтэйчүүд ашигтай гар шийдвэрлэгдээд байна гэдэг. Тэр нь бол юун дээр байдаг вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хоёр одоо гэр бүл болоод хамтдаа амьдарч байгаа хугацаанд бий болгосон дундын хуваарь дэд хөрөнгө нь гэр бүл цуцлуулахад эхнэрт үлддэг. Эсвэл үр хүүхдүүд нь одоо эхнэрт нь үлддэг ч гэдэм юм уу. Хүн ингээд эрэгтэйчүүдэд ингээд одоо янз янзын байдлаар одоо хүчрхийлэлд өрчдөг эрэгтэйчүүд бас Монгол ирчүүдийн нийтлэг шинж нь болохоор яа тийм гэхээр зовлон бэрхшээлээ бол одоо ингээд бусдад ярих дургу, тэрийгэ их нуудаг. За тэгээд мэдрэмжээ илэрхийлэхдээ их муу. Уг нь бол яах ёстой вэ гэхээр эрэгтэйчүүд бол өөрсдөө тохиолж байгаа энэ зовлон бэрхшээлээ гэр бүлтэйгээ маш сайн ярилцчих. Асуудлыг одоо хүндрэхээс өмнө гэр бүл дотроо одоо асуудлаа шийдвэрлэж ярилцчих. Ийм одоо хэрэгцээ шаардлага байгаа. Зовлон бэрхшээлээ бусдаа хуваалцаж ярьдаггүйгээс болоод стресст одоо маш хүртдэг. Үүнээсээ болоод бүр хүндрэхээр амиа хорлдог. Эсвэл одоо хүчрхийлэлд одоо холбогддог. Гэр бүлдээ үр хүүхдтэй хань ажилтаа уур бухимдлаа гаргадаг. Манайд ийм гендрийн хөвшмөл ойлголтууд айгүй их ортой нөлөөлөд байна. Тэгээд одоо жишээлхэд одоо эрэгтэй хүн хүнд үеийн өргөх ёстой гэдэг зарим ирчүүд маань ингээд юу яадаг шүү дээ тий. Маш хүнд юмыг тий би энийг өргөх ёстойг өөрөө даахгүйсэн ч өргөөд явцдаг. Тэгээд өөрөө одоо биедээ ямар нэгэн гэмтэл авдаг. Энэ болохоор нөгөө гендрийн хөвшмөл ойлголт бас нөлөөлөд байгаа юм. Тэгээд нөгөө өөрөө нөгөө өрхийн төсвийг бүрдүүлэх ёстой гэдэг эрэгтэйчүүд маань одоо маш эрүүл мэндтэй хортой өндөр цалинтай тийм хүнд хэцүү хөдөлмөр, аюултай хөдөлмөрийг бол эрэгтэйчүүд хийгээд энээсээ болоод бас амь насаа алдах ч гэдэм үү ийм асуудлууд үүсэж байгаа. Ингэхлээр гендрийн хөвшмөл ойлголтууд бол эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд гэр бүлийн одоо аз жаргалтай амьдрал бас хортоогоор нөлөөлж байна. Тэгээ яг нөгөө хүмүүсийн дунд ийм буруу ойлголт байгаа л да. Нөгөө тэр нь юу юм бэ гэхээр гендрийн одоо үндэсний хорооч гэдэг юм уу зөвхөн эмэгтэйчүүдийн эрх ашигын төлөө ажилд юм байна гэсэн тийм ойлголт байгаа даа. Тэгээ яг өндөө болохоор манайх аль нэг хүүсийг бол бид нар бол онцлох биш. Ерөнхийдөө бол аль хүүс нь тэнцвэртэй эрхтэгш байлгахын төлөө л бид нар ажиллаж байгаа. Яагаад миний хувьд эрэгтэйчүүдийг онцолж яриад байгаа вэ гэхээр эрэгтэйчүүдийн асуудал бол бас төр засаг маань бас тодорхой хугацаанд бас орхигдуулсан байна. Тийм болохоор одоо эрэгтэйчүүдийнхаа эрүүл мэнд бусад асуудлыг бол одоо ингээд анхаарад ийм төлөвлөгөө батлаад тэгээ ингээд үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Энэ нь болохоор аль хоёр хөлсийг бол тэнцвэртэй аз жаргалтай байлгах зорилгоор хийгдэж байгаа ажил гэж болно.